Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Колосео академийн дээгүүр аимшигт чимээ хадаж, үхмэл модноос асар том улаан мөчрүүд тэнгэрүүд сунан урууж. Мөхлийн мод сурагчдыг залгисан хэвээр байсан бөгөөд доор нь цугласан эцэг эхчүүд бачимд нь хашгилдаж байлаа. Эцэг эхчүүд "Үгүй ээ, хүү минь аяа, охиныг минь тавьж өгөөч" гэж орилдохва. Колосео академийн дэд захирал Венси сурагчдаа алдан жичгч зогсож байв. Венси: "Үгүй ээ, миний хүүхдүүдийг буцааж өгөөч. Энэ чинь юу болоод байгаа юм бэ?" Сурагчид залгигдсан энэ бүхэн яг л эхнээсээ төлөвлөгдсөн мэт байна гэж бодох мөчид энэ үед Камис: "Энэ бол мөхлийн мод" гэж хэлэхэд Венси: "Юу гинэ? Мөхлийн мод гэж үг" гэж гайхан асуухад Осирис Морг: "Гэр бүлийн охин чи энэ модны талаар мэдхүү" гэж асуув. Теодорын аав Моргийн охин: "Чи ямар нэг зүйл мэдэж байгаа юм уу" гэж асуув. Бянкагийн аав: "Би охиноо аврах ёстой. Тэр чинь юу юм бэ" гэж бачимдан асуухад Теодорын аав: Миний хүү бас аваачигдсан" гэж хашрав. Камис: "Яарлаа гэд асуудал өөрөө шийдэхдэггүй шүү дээ. Эмх самбраагүй байдал үүсэхгүй тулд хэлэх гэсэн зүйлээ бүгд тайван аажуухан асуу" гэж уурлав. Венси: "Миний сурагчид гуя. Хэрв ямар нэг зүйл мэдэж байгаа бол надтай хамтран ажиллаач" гэж бүх юм гуйхад. Камис хэсэг чимээгүй байснаа. Энэ хүн профессор Снейхтэй төстэй юм. Үеэлүүд юм чинь аргагүй биз гэж бодов. Камис: "За, үнэндээ би энэ талаар тийм ч их зүйл мэдэхгүй. Мөхлөөрийн мод бол Le Rouge, Le Noir. Ууланд эвт дээр үеэс үндсээ бэхэлсэн чөтгөрлөг мод бөгөөд нэгэн шийдтний овгийн домогт гардаг. Тэмдэглэл бичснээр үндсээ газрын гадаргуу руу тахааж, газар доогуур соёсоор эцэстээ ургаж, нэрнийхээ дагуу мөхөлд хүрдэг гэсэн. Мөн дотроо төсөөлшгүй том, гажуудсан үл мэдэгдэх орон зайг агуулдаг гэдэг. Тэр орон зайн төвшин нь эзэнт хүрний зүүн өмнөд дэх шийдэт цамхагтай энэ зэрэгц хүзгэж тайлбарлав. Теодорын аав тэрийг одоо март. Хүүхдүүдийг тэр модноос яаж гаргах юм бэ гэж асуухад Камис: "Мэдэж байсан бол бид одоо энд ингэж зогсохгүй байх байсан. Би ч тэднийг аль хэдийн аварч асан байх байсан. Модноос зөвхөн дотроос нь эвдэж байж л гарч чадна." Теодорын аав: "Юу, миний хүү? Яаж тэндээс гарч ирэх боломжтой юм бэ?" гэж гайхан хаширв. Венси: "Харин чи 9 минут байгаад би баяртай байна. Гэхдээ чамайг яагаад мод аваагүй юм бол?" гэж асуухад Камис: "Миний харсан академийн сурагчид бүгд бугуунаас ургасан оронготой байсан. Миний бугуу өвчний хүч орох үедээ шавхагдчихсан болохоор би зочны бугуу өвч авсан юм а" гэж хэлв. Венси: "Сурагчдад өгсөн бугуу өвчнүүд. Тэр үед сурагчид үүнийг зүүн үед хамгаалтыг давхад ямар ч асуудалгүй гэж хэлж байсныг санана. Бүх зүйлийн шалтгаан мөн байх нь гэж хэлэн өгдөг сүхэр мөнөө." Венси: "Энэ бүхэн миний буруу. Ганцхан асуулт нэмж асуучихсан бол. Өчүүхэн төдий болгоомжтой байсан бол сурагчдад ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Хараад ид" гэж шанзан уйлахад. Помериан: "Том авгах, бага авгах хоёр минь хэрэгж ирэхгүй юм уу?" гэж мэгшин уйлав. Гинт мод дахин гүдлэхэд хүмүүс айн хашилдаж ухарцгаав. Камис: "Мөхлийн модыг ширтэн. Үгүй, хэрв тэр мөн бол. Миний мэддэг тэр хүн муу юм бол бүх зүйл зүгээр болно. Би хүлээж бай. Тиймээс хурдхан эргэж ирээрэй. Тэгээд бид жинхэнэ утгаараа уулзцгаая." Викир гэж бодов. Үзэгдэл солигдож Викир усан дунд хэвтэж байлаа. "Дикараве, хөөе гэрээлэгчээ, сэрсэн үү?" гэж асуухад хажууд нь бяцхан аалз гиншин дуурч. Викир "Энд хаана байгаа юм бол?" гэж асуухад Дикараве: "Бид доош чирэгдсэн бололтой. Газар доош үргэлжилдэг Бабелийн цамхаг, мөхлийн мод" гэж хэлв. Энэ газар бол мөхлийн модны газар доорх 1-р давхар Норбикүсийн нутаг байлаа. Викир: "Би үүнийг зогсоож чадаагүй" гэж бодох мөчөд гинт хажуугаас "Сайн уу" гэсэн дуу сонсогдоход Викир цочин эргэв. Ногоон өнгөтэй бяцхан дагна. "Бүү айгаарай. Би энэ цамхгийн хөтөч дагна. Цамхын ёроолд хурж ирсэн анхны хүнийг ухтаж байна" гэж хэлв. Викир толгойд минь ямар нэгэн дуу сонсогдож байна гэж бодох зуур цамхын дүрэм үйлчилж эхэллээ. 1-р төвшний дайчин Викир төвшний системд бүртгэлдлээ. Төлөв байдгийн цонхны эрх нийгэглэгсэн бичээс гарч ирв. Викирийн өмнө ягаан гэрэгт цонх тодорч Викир төвшин 1 цол байхгүй. Хүч 178, авхаарж 203.
Тэсвэр 207. Бусад нь төгжээтэй гэж бичээстэй байв. Дагин цамхаг дотор бодит ертөнцийн хүч чинь 101% болж буурдаг. 1% нь нэгдүгээр төвшин гэсэн үг. Төвшнээ ахиулж үзүүлэлтээ өсгөөд эцэстээ энэ цамхаас зугтаж чадвал хүссэн тоо чинь бодит ертөнцийн хүч чинь болон мөнхөд хадгалагдана гэж тайлбарж байна. Дикаравиа намайг амьд байхдаа мөхлийн модыг олонтоо хараагүйч ийм тогтсон системтэйг нь анх удаа харж байна. Энэ чинь Амдусиасын хүч эцсийн шатандаа сэрсний үр дүн юм болов гэж хэлэхэд Викир Авга баатруудын дурсамж номд бичсэнтэй яг адилхан юм. Намайг дахин төрөхөөс өмнө Амдусиас Колосиод мөхлийн модыг идэвхжүүлж олон залуу баатрууд эмгэнэлт хувь тавилантай нүүр тулах шахсан. Цамхын систем нь бодит амьдралаас илүү хурдан хүчирхэгжиж чадна гэж итгүүлдэгч мөхлийн модноос зугтахыг анхнаас нь боломжгүй болгосон байдаг. Энэ газар давхар бүртээ олон ертөнцийг агуулдаг. Энд логик хувьд үржилдэггүй бөгөөд сүлдсэн биеэрээ өөр төвшний мангасуудтай тулалдаж тэсвэрлэхийн аргагүй бэрхшээлтэй нүр тулна. Хэрэв мөхлийн модонд өөхөх юм уу хоцорвол амийн энерги чинь энэ цамхыг бүтээсэн чөтгөрч шингээгдэнэ. Нэрнийхээ дагуу мөхлийн цаг хугацааны дахил болно гэсэн үг. Тийм болохоор л би бүхнээ зориулж үүний зогсоохыг оролдсон юм. Гэвч бүтгэгүйтсэн биш бодов. Гэтэл хэрэгэн тойронд нь улаан нүдтэй хархнууд олноороо зүгдэрч эхлэв. Дагин нэгдүгээр давхрыг давах нөхцөл бол энэ бүх Норбеквикус харахыг ялах явдал. Гэхдээ бүүмарт F зэрэглэлийн мангасч сүрэгдвэл догшин байдаг шүү гэж сануулхад. Дикаравиа гэрэлэгчээ би туслахыг хүсэж байгаа ч самхын өдөөнөөс болоод бид хүчээ зөв гаргаж чадахгүй. Чи ранцаараа тулалдах хэрэгтэй боллоо. Гэхдээ чи үүнийг аль хэдийн мэдэж байсан гэдэгт итгэвтэй байна гэж хэлв. Викир ургацсан дээлээ тайлан хархнуудын дунд тайван алхана. Викир дахин төрөхөөсөө өмнөх үетэй харьцуулбал би хэмжээшгүй хүчирхэг болсон гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дөнгөж 8 одод л хүрсэн. Гигантны адислалтай байсан ч миний одоогийн хүчний төвшин 1-р цогцосны хүчнийг эсхийг хүртсэн 5-р цогцостойч энэ зэрэгцэхгүй. Тэгвэл би үүнийг ашиглана. Энэ хараал эдсэн системийг ашиглан хүчирхэгжээд дараа нь зогтно. Мөхлийн цаг хугацааны тахил гэж үү? Үгүй. Мөхлийн мод миний хүчирхэгжих гишхүүр болно. Дайснуудынхаа толгойг тас цогтол амардаггүй цус данчин нохоон соёо шиг. Баскервилл төмөр цуст гэр бүл. Өшөө хонзонд цангасан Викир Баскервилл руугаа иргэн очих цаг болжээ гэж бодох мөчөд Викир хархнуудыг нэг нэгээр нь хятаж эхлэв. Дагин тэр ийм хурдан дуусчихдаг байж таарах уу? Та 1-р давхрыг хамгийн хурдан хугацаагаар давлаа гэж гайхан хэлэхэд Викир дагныг шүүрнэв. Дагин өвдсөндөө дуу алдахад Викир хамгийн хурдан хугацаагаар давсан болохоор чи надад шагнал өгөх ёстой байхаа гэж хэлснээр энэ хэсэг дуустдаг. Урсан өнгөрөх эмх замраагүй байдал. Газрын гүн рүү нүхлэн ордог Бабелийн цамхаг, бузар муугийн ертөнц рүү хөтлөдөг зам. Харагдсан авраг мод, мөхлийн мод. Мөхлийн модны гүнд залгигдсан хүмүүс модны дотор зүгээр нэг тэнүүжилдэггүй. Энэ бол учир шалтгаан гажуудаж олон хэмжээст орон зай давхарсан газар бөгөөд залгигдсан хүмүүс төөрдөг байшинд шингэн тэнүүжилдэг. Энэ үед гадаа Бянкагийн аав, Тидорын аав, Осирис гурав бүх хүчээрээ мод руу дайрчив. Гэвч асар том дэлбэл тулсан ч модны ишдэр сурвсууд хормын дотор иргэн ургана. Гадны ямар ч халдлага энэ битүү ертөнцид хүрч чадахгүй. Зөвхөн дотор байгаа хүмүүс л дотроос нь эвдэж гарч чадна. Нэрнийхээ дагуу модны иш нь ангалын хамгийн ёроолт толбол үргэлжилдэг бөгөөд залгигдсан хүмүүс тийшээ ундаг. Үзэгдэл шилжиж 1-р давхартайг нь амнаасаа хідэн өнгийн чихэр гаргаж ирээд Викирийн алганд тавь. Дикаравиа энэ шагнал гэж юу гэж гайхан асуухад улаан чихэр хүчийг нэгээр нэмэгдүүлнэ. Ногоон чихэр ахвалжийг нэгээр нэмэгдүүлнэ. Цэнхэр чихэр тэсврийг нэгээр нэмэгдүүлнэ гэсэн бичээс гарч ирэв. Викир давхар давсны шагнал нь энэ чихэрнүүд юм уу? Бурсамж номд бичсэнтэй яв адилхан харагдаж байна. Үүнийг идүүд төвшин ахихаас үд хамаарна биеийн үзүүлэлт нэмэгддэг гэж бас бичсэн байсан. Бодоод байхад нийслэлд Пигийн надад тайлбарлаж өгсөн алдахтай тоглоомыг санагдуулж байна гэж бодов. Тэр үед Пиги баяртайгаар Викир чи энэ ширээний тоглоом тоглож үтсэн үү? Нийслэлд одоо үнэхээр модонд орж байгаа шүү. Сонгосон дүрээрээ аялалд гарч төвшнээ ахиулж үзүүлэлтээ нэмэгдүүлдэг юм гэж хэлж байсан санаанд нь бов. Викир төвшин үзүүлэлт гэсэн систем нь төстэй юм. Гэхдээ энэ бол тоглоом биш, бодит зүйл гэж бодно, нударгаа зангидав. Викир Амдусиас муухай байдал бол хүний мөн чанар гэж хэлсэн.
Түүнд байсан хүчээрээ хүмүүсийг шууд ч устгаж чадах байсан. Гэвч хүмүүсийг энд хорж, мөхийн модны системээр дамжуулан хүн төрөлхтний муухай сул талыг дээд зэрэгээр гаргаж түүгээрээ хоолшон өөрийн хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа юм гэж бодоход Амдусиасын та нарт бохирсон тайзыг би бэлдэж өгье. Одоо нэгнээ араар нь тавьж бие биенээ тасчин бөнөөцгөө. Тэгээд мөхлийн цаг хугацааны тахил болцгоо гэж хэлж байсан нь эргэн санагдана. Викер би хүч болон нэрээ нууж явсны учир нь 10 элит цогцос мэдхээс өмнө эдгээр гамшигыг зогсоохын тулд байсан юм. Гэвч одоо бүх зүйл талаар борчлоо гэж бодоод Викер бусад академийн сурагчид энд хаана ихтэй байгаа үстэй гэж асуухад Дагина тэр нь би сайн мэдэхгүй. Үнэн шүү. Мөхлийн модонд орсон хүмүүс давхруудыг давах зуураа хоорондоо таарчж болно. Эсвэл огт хинтэж уулзахгүй байж ч болно. Мөхлийн модноос зүхтах хүртлээл тэр гэж хэлв. Викер худлаа хизээгүй байна гэж бодох зур. Дагина ганцхан зүхтаж чадвал бусд нь ч мөн адил гарна. Амьд ч бай, үгсэн ч бай ялгаагүй. Тиймээс чи хэн нэгний зүхтахыг хүлээж болно. Эсвэл өөрөө тэр ганц хүн нь болж болно гэж хэлэхэд Викер сонсоход амархан ч тийм биш гэдгийг би мэднэ. Учир нь энэ системийг чөтгөр бүтээсэн. Дахин төрөхөөс минь өмнө боломжгүй мэт санагдаж байсан ч сурагчид мөххийн модноос зүхтаж чадсны учир. Мөн би дурсамж номоос мөххийн модны тухай мэдээллийг мэдэж байгааг нь явуулчихна. Амдусиасын тооцоолоогүй хэмжүүрийг давсан суут ухаантан ирээдүйн төмөс цуст хатан хаан. Камисын гавья юм. Гэхдээ тэр одоо энд байхгүй. Пиги, Тюдор, Санчо, Бьянка, Долорос, тэгээд Синклер. Тэд бол ирээдүйн агуу баатрууд, мөн миний хамгаалж чадаагүй найзууд. Бүтгэгүйтлийнхээ хариуцлагыг үүрхийн тулд би өөрөө тэр ганц хүн нь болно гэж бодов. Тэр агш нь анхааруулах. Заасан бүс удахгүй нурна гэсэн бичээс гарч ирэв. Дикаравья, Викер, энэ газар удахгүй нурах гэж байгаа бололтой гэж хэлэх зуур дагин бөөлжин зүтгэсээр нэгэн хуйлмал бичиг Викер рүү шидэв. Дагин би чамд үүнийг өгөөгүй шүү гэж хэлэхэд Викер эн чин гэж байхан агч үзв. Буцах хуйлмал бичиг. Зэрэглэн тодорхойгүй. Нэгдүгээр давхрын сургалтын бүс рүү танц удаа буцах боломж олгоно. Эзэн минь та хаашаа явж байна вэ гэсэн асуултын хариулт үүн дээр бичээстэй. Ашиг зуул төгшин дахин тэглэгдэн гэсэн тайлбартай байна. Дагин чамтай дахин уулзвал сайхан байх болно. Чи зүхтаж чадаасаа гэж найдаж байна гэж хэлээд шүдэ ярьзайлган инээмсэглэв. Викер хуйлмал бичгийг аван цааш алхахад та нэгдүгээр давхрын сургалтын бүсээс гарлаа. Та цол хүртлээ гэсэн бичээс гарч ирэв. Викер төвшин 1 цол бохрын хархны анчин хүч 178 тэсвэр 207 авхаарч 203 гэж бичигдсэн байна. Цол бохрын хархны анчин харх хэлбэртэй мангасуудад нэмэрт хохирол учруулна. Өдөөлт, самуурал, харалхан болох, цус алдавт, түлэгдэрт, хордлого зэрэг сүрэг нөлөөний үргэлжлэх хугацаа бага зэрэг уртснаа гэсэн тайлбартай байлаа. Удалгүй Викер мөхлийн модны газар доор 2 дугаар давхар танил газар хэмээх бүсэд хурч ирэв. Тэнд эвдэрч нурсан барилгууд, талбайн голд хатсан авраг мод харагдана. Викер энэ газар тань санагдаж байна гэж хэлэх зуур хугацс нь академийн 4-р хугацс болон өөрчлөгдөжээ. Викер энэ удаад балгас болсон Колосео байх нь гэж хэлв. Дикаравья Амдусиас ертөнцийн нэг хэсгийг идэж мөхлийн модны хоол болгон ашигладаг. Идэгдсэн ертөнц нь цамхаг дотох ертөнцийн нэг хэсэг бол бий юм. Тэр Колосеогийн нэг хэсгийг идсэн бололтой. Гэхдээ жаахан өөр харагдаж байна гэж хэлв. Тэр үед сургалтын бүсийг давсан нийт 108 сурагч төв талбайд очно гэсэн бичээс гарч ирэв. Дикаравья за сайн байна. Найзуудаа олохоор явахгүй юм уу гэж асуухад Викер сүүрсэн актем тэгээд төв талбай байж боломгүй гэж бодов. Төв талбайд сурагчид цугдарчихсан байлаа. Сурагчид хараал ид. Энэ ямар газар юм бэ? Бид шоронд хоригдчихсан юм уу? Яаж гарах юм бэ? Хэн нэгэн намайг эндээс гаргаж өгөөч. Хараал ид. Хар халах ийм хэцүү гэж мэдсэнгүй. Айж байна гэж шуугилдаж байв. Дикаравья өрөөний чинь найз болон бусад найзууд чинь энд байхгүй юм шиг байна. Тэд үхээд мөхлийн модонд шингээгдчихсэн байх гэж хэлэхэд Викер аматат Дикаравья гэж хэлв. Гинт нэг талаас шуугаан дэгдэв. Язгууртан сурагч зайл гэж хашгирам жирийн гаралтай сурагчийг түлхэв. Язгууртан сурагчид олдсон зэвсгүүдийг булаанагчээ. Язгууртан сурагч бид түрүү жагсан юм чинь яагаад таанахд өгөх ёстой гэж олсон хүн нь эзэмшин шүү дээ гэж илэнглэн гисгэд. Жирийн сурагч гэхдээ сургалтын бүс шиг гинт мангас гарч ирвэл яах юм бэ? Тэгвэл бид юугаар тулдах юм? Бие биедээ туслах нь зөв байх.
Тиймээс надад хэдэн зэвсэг зээлдүүлээч гэж говь. Язгууртан сурагч түүний толгойг шүүрэн авч юу зээлдүүлэх? Чи нөхцөл байдлаа ойлгохгүй байгаа мó? Та нар шиг дорд гарагчнуудад юу ч байхгүй. Хөдөлгөөн ч удаан. Тиймээс та нарын чадах ганц зүйл бол бидэн шиг язгууртнуудын өмнө мөчхөх юм гэж хэлэн өшгөлөв. Язгууртан сурагч. Тийм болохоор та нар өрөвдөлттэй амьдралаар амьдарсаар байгаа юм. Шаргуу гүтгэмэрл үгүй ээ. Бүр илүү шаргуу гэж хэлээд инээлдэн холтцоо. Жирийн сурагчид, новшнууд. Зэвсгийг эхэлж олсон нь бид байхад бусад сурагчдыг цуглуулахаар явахгүй байх байж. Тэд ингэж булааж авна гэж хэн санах вүлээ гэж харуулсан ярилцаж байв. Гинт талбай дээр ягаан цахилгаан цацруулсан ан цав үүсв. Сурагчид юу вэ? Хаанаас ч юм ан цав гарч ирлээ гэж цочцгоо. Ан цаваас аврал амтай гарт нүдтэй дагна гарч ирэв. Багвест 108 орогцогч та бүхэнд мэдчилье. Та нар одоохоноос их л ирж хүчтэй юм а. Би 2 дугаар давхрыг хөдөж дагна Багвест. Сургуулийн бүс ямар байсан бэ гэж асуухад сурагчид чимээгүй болцгоо. Шар үст сурагч. Юу ч биш байсан. Юу ирэх нь надад хамаагүй. Хурдан тэхлүүл. Би энд хүчрэх хөвжээд баатар болоод гэр бүлдээ буцна гэж ашрав. Бусад сурагчид. Хурдан эхлүүл чөтгөр минь. Тэд сул дорой юм чинь би огт айхгүй гэж хаширалдав. Багвест. За зоригтой зан чинь таалагдлаа. Тэгвэл эхэлцгээе юу? 2 дугаар давхрын даадгуур маш энгийн гэж хэлэх зуур талбайг тойрон ягаан гэрэлт хаалганууд нээгдэж эхлэв. Сурагчид цочин зогсох зуур түрүүчийн язгууртан сурагч сэлмээ суглан дайхан эргэлдэж байтал түүний эргэн тойронд галд шатсан тамийн нохот гарч ирэв. Багвест амьд үлд гэж хэлснээр энэ хэсэг дуустдаг. Үзэгдэл хэсэг хугацааны дараа шилжих ба тамийн нохой альпан үст язгууртан сурагч руу дайрахад тэрээр авраач гэж чичрэн гуйсан ч тамийн нохой түүнийг хөнөөчихөв. Үүнийг харсан сурагчид айн сандарч зүг бүр рүү зүхтаж эхлэв. Тэдний дунд байсан Гренуй тэр чин тамийн нохой юу гэж айн дуу алдав. Энэ үед тамийн нохойн тухай мэдээлэл гарч ирэх ба аюулын зэрвэлсэн B+ биеийн урт 3 м, улаан ба хар уулын дундах ингэрт амьдардаг. Тамийн гүнээс гаралтай хүүхэрт хаална, амь тавьдах нь ундардаггүй, хазуулсан хүн амьд үлдэх боломжгүй гэж бичээтэй байлаа. Багвест 2 дугаар давхрын даалгавар бол амьд үлдэх явдал. Одооноос 108 тамийн нохойн эсрэг 108 минутын турш амьд үлдээрэй. Та нар 100 гаруйлан эмчин болно үсттэй гэж хэлээд алга болов. Дэлгэсэн дээр үлдсэн хугацаа 1 цаг 46 минут гэж гарч байв. Гренуй 100 дахин сулраад байхад тэдэнтэй тулалдна гэж байхгүй гэж хашгиран зүхтаж гарав. Тэрээр гүүсээр онгорхой хаалга олж авчтал доктор нь нуугдсан язгууртан нөхд нь түүнийг түлхэн дарагчгав. Язгууртан сурагчид энэ удаад бид чамд ашиглана. Чи өгөө шуулна. Байдал нэмжүүл оруулна гэж хэлээд хаалга хаачгав. Гренуй гадаа ганцаараа холцож байтал тамийн нохой түүн рүү дайрав. Яг энэ мөчид Викер улаанаар гялалцсан чинжаал барин гарч ирээд тамийн нохойг нэг цогөлтоор хөнөв. Гренуй тэр ганцаараа тамийн нохой алчихлаа. Номол хэргэлдэг байсан бидтэй. Гарынх нь ард дээрх улаан ир тань санагдана. Бич тайхан бодов. Викер Гренуй чи надад нэг зүйл хийж өгөх хэрэгтэй гэж хэлв. Үзэрдэл шилжихэд Гренуй толгойдоо тогоо өмсөж, тогооны тагийг бамбай болгон, гартаа шанах, хайр уулын хутгуур байрчсан зогсож байлаа. Гренуй яагаад би үүнийг зөвшөөрчихсэн юм бэ гэж уйлмар бодов. Хэсэг хугацааны өмнө болсон явдал руу эргэн очиход Гренуй юу намайг өгөө шул гэж юу? Чи намайг аварсан гэдэл тийм утгагүй зүйл хийнэ гэж бод гэж хэлж байтал Викер Синклер гэж хэлв. Чи түүний санагдаг гэж сонссон. Надад тусалбал би чамайг түүнтэй уулзуулж үгэ. Гренуй юу гинэ? Хөөе Викер чи намайг тавлаад байгаа юм биш үз? Бич асуухад Викер мэдээж үгүй гэж хэлв. Гренуй тийм ээ зах гэж утс гэж бухтнаад гинт царайнуулав. Гренуй чи нэрээ хизээд байгаа мó? Юу гэж яриад байгаа юм бэ? Над шиг язгуур угсаатай хүн игэл ардын охины сонирхон гэж байхгүй. Гэхдээ чи миний амийг аварсан болохоор энэ удаад хүсэлтийг чинь биелүүлье гэж улайр нь хэлв. Гренуй би бүр ухаанаа алдчихж гэж дотроо уйлан бодов. Гэхдээ түүний төлөө бол гэж бодоод шангаа чан атгав. Ингээд Гренуй тогооны тагаад илтэн тэнэг нохууд гэж хаширв. Би Гренуй та нартай тулалбна. Зориг байвал над руу ирцгээ. Тэр даруй 108 тамийн нохой бөөнөрөө түүн рүү иргэв. Гренуй айсандаа дуу алдан бүх хүчээрээ гүйж зүхтв. Дард бүрхэгдсэн тамийн нохоонууд урт хонглоор цуврсаар түүнийг нэхэж байлаа. Харин энэ үед Викер хаалганы дэргэд улаан чинжаалаа барин зогсоод Викер тэд олзоо хөөхтөө шулуун шугамар давхдаг.
Ялангуяа гинт чиглэл өөрчлөхөд том буу. Нээрийн дурсам сэргээж байна. За бид энэ уулзалтаа сайхан өнгөрүүлэх үү гэж инээмсэглэн хэлээд. Удалгүй цонхны цаанаас тулааны чимээ гарч цонх дотроосоо цусанд будагдав. Гадаа гүлээж байсан Гринүү. Хөөе, доод гаралтай минь. Юу вэ? Тэр үхчихсэн юм биш үз? Хараал эд. Ядаж үхэхээс өмнө амлалтаа биелүүлэх ёстой үстэй гэж бухтнав. Гэтэл хаалга нээгдэхэд Гринүү. Хөөе, чи амьд үү? Викер гэж болгоомжтой асуув. Хаалганы цаана Викер тамийн нохоонуудын овоолсон хүүрэн дунд цусанд будагдсан зогсож байв. Артаа чихрийн ууд барьсан байлаа. Гринүү. Чи үнэхээр энэ бүх тамийн нохоог ганцаараа алчихсан юм уу? Өрх цанх тавьсан юм уу? гэж цочин асуухад. Викер. Өрх гинэ. Юу дэмэрэд байгаа юм бэ? гэж хэлв. Тэгээд Викер уутан дүүрэн өнгийн чихрээ хараад. Викер авхалчийг өсгөхөд яасан хэцүү юм бэ? Энэ бүхний дараач төгжээтэй үзүүлэлтүүд нэгдэхгүй хэвээр юм уу? Үүнээс илүү хэцүү зүйл биелүүлэх хэрэгтэй юм шиг байна гэж бодов. Гринүү. Энэ залуу яаж хавэ? Юу ч болоогүй юм шиг байх юм. Тэр нэрийн миний мэддэг Викер мөн үү гэж гайхан бодож байтал гэнт Багуист гарч ирнэ. Хөөх. Та нар үнэхээр энэ бүх нохоог алчихсан юм уу? Чи нэрийн хэвийн бус нэг юм а гэж гайхам хэлв. Гэвч үлдсэн хугацаа 1 цаг 15 минут гэж заасаар л байв. Гринүү. Бид бүх тамийн нохоог авчихсан юм чинь цаг яагаад зогсохгүй байгаа юм бэ? Хурдан биднийг дараагийн давхар руу гаргах гэж хаширхад. Багуист. Хөөрхий. Орох зурштын төвшин зөв тооцоолж чадаагүй юм шиг байна. Бид давхар бүрийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Тиймээс гэж хэлээд хуруугаа нислэв. Тэр даруй асар том харанхуй орон зай нүх нэгдэж Багуист. Та нар үүнийг бас дийлэх хэрэгтэй болно гэж хэлв. Нүхнээс ягаан гад бадарсан 3 толгойтой аврах том араат нь аажмаар гарч ирв. Гринүү. Эн чин гэж айнд дуалтахад. Викер. Тамийн үүдний манаач нохоо Сербрус. Аюудын зэрэглэл нь A+, биеийн хэмжээ 7 м. Улаан ба хар уулын 7 дугаар ингэрт амьдардаг. Там руу оржгүй сүнсэнд огт сонирхолгүйч цухтахыг оровцсон сүнсийг тэр даруй тастчин хайдаг. Бүх сүнсний эцэстээ хүрдэг орны гүнд амьдардаг бөгөөд тамийн араатнуудын дээдэн гэж тоосорддог гэж бичээтэй байснаар энэ хэсэг дуусдаг. Урам толгойтой аврах Сербрус хөлсөө хоожуулан Викер Гринүү хоёрын өмнө зогсож байлаа. Багуист тамийн нохоонуудыг бүгдийг нь устгасан. Та нахт энэ яг тэнцвэртэй давхар нэзтэй. Энэ бол энэ давхрын сүүлчийн даалгавар. Амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй гэж хэлв. Сербрус арифран дайрахад Гринүү айсандаа шангаа газар унгаж өгдөг сөхрөв. Гринүү. Би чадахгүй. Би үнэхээр чадахгүй гэж ойлон хэлв. Гэтэл Викер чихэртэй уутыг аваад бүх чихрийг амандаа цутган хийв. Гринүү. Викер гэж цочин харав. Багуист. Юу вэ? Тэр яагаад тийм итвэхтэй байгаа юм бэ? Тэр 100 дахин сул мөвтлөө A+ зэрэглэлийн мангас Сербрусийн сэрэг зогсож байна гэж дотроо гайхаж байлаа. Викер амаа арчаад чамайг арайхийн аварчгаад байхад амтхүүгээд энэ чихрүүдийг идээгүй байсныг чинь боддоо. Ийм их зүуд үтсэн миний ходоод хүвтэл эвгүрхэж байна. Гэхдээ чамтай яг одоо тололдохын тулд би ийм л хүчтэй байх ёстой үстэй. Түүний дэлгэцэн дээр хүч 230 болж 52-оор авхааж 219 болж 16-гаар тэсвэр 244 болж 37-оор өссөн нь харагдаж байлаа. Ингээд тулаан эхлэв. Сербрус асар том саруугаараа цохиход Викер зайлсхийн эсрэг тогтолж хоёул хүчтэй мөргөлдөв. Гринүү Багуист 2 тулааныг амсгаа даран харж байв. Викер Сербрусийн эрүү рүү нь доороос нь хүчтэй цохиход Сербрус улам уурсан дайрч Викерийг хаман цохив. Викер цус алдан унах ба мэдрэгдэх дарамт нь өөр юм. Тамийн гүнээс авчулсан болохоор ч тэрв. Лерүүж Ленуар ууланд миний тололдож байсан нэгнээс хамаагүй том, хамаагүй догшин байна гэж бодов. Сербрус архин дайрч дэлбэрэгт мэт цохилт өвсөн ч Викер эргэлдэн зайс хийгээд Сербрусийн нэг толгоог нэвтсүүлбэв. Сербрус уурлан улам хүчтэй дайрч дэлбэрэгт болоход Гринүү Викер гэж хашгирн нурмж чулууны цаана нуугдав. Утаан дундаас нэг толгоон цус алдсан Сербрус гарч ирсэн ч Викер хэдий чинээ сул болсон ч гэсэн ийм өчүүхэн зүйл намайг зогсоож чадахгүй гэж хэлээд эцсийн цохилтоо өгөхөд Сербрус цусаа асгаруулан базар унав. Тэл даруй дэлгэсэн дээр мэдээллүүд гарч ирв. Төгшин нэгтээ дайчин ноён Викер B+ зэрэглэлийн мангас тамийн нохоон үрийг устгах даалгаврыг
анх удаа биелүүллээ. Энэхүү гайхамшигт амжилтанд шагналал үлдлээ. Мөн төвшин нэгтээ дайчин ноён Викир A+ зэрэглэлийн мангас Сербрусыг агнах даалгаврыг анх удаа биелүүллээ. Энэхүү хүндтэй амжилтанд шагналал үлдлээ гэж бичээтэй байв. Гринуй тэр залуу их сургуулийн лигээс хойш энгийн нэгэн биш гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ ийм гайхалтай бие бэлдрийн чадвар тэр чухам хэр ихийг нууж байгаа юм бол гэж гайхан бодов. Багуст чи үнэхээр Сербрусыг ярчихсан юм уу? Чи хамгийн анх давсуу хүн боллоо гэж цочирдон хэлэхэд Викир тэгэхээр шагнал нь юу вэ гэж асуув. Багуст шагнал уу гэж зогцсаад би энэ мангасыг түүнд ялуулах гэж гаргаагүй юм гэж дотроо сандарч байлаа. Викир улаан үдэг ялцуулна. Чи даалгаврын хүндрэлийг өөрчилчихөөд зохиг шагналаач бэлдээгүй юм биш үсттэй гэж хэлэхэд Багуст төвшин нэгтэй хүн яаж ийм алсахын уур амьсгал гаргад юм бэ гэж чичрээд үгүй юм мэдээж бэлдсэн шагнал бэлэн байгаа гэж хэлв. Нэг л буруу хөдөлбөл би үхэн гэж дотроо бодов. Тэгээд Багуст хідэн том товоонд өнгийн чихэр бөөлжин гаргаад энэ байна гэж хэлв. Улаан чихэр хүчийг нэгээр, новон чихэр авхаалжийг нэгээр, цэнхэр чихэр тэсвэрийг нэгээр нэмэрдүүлдэг байлаа. Багуст гэхдээ эхэндээ шагнал хязгаартай байдаг болохоор надад байгаа нь энэ л хачин чихрүүд юм гэж хэлв. Гринуй хүлээгээрэй ийм олныг идчихвэл чи шууд хүчтэй болчих биш үү гэж байхан асуув. Хоёул товоо руу харж байтал Викирийн нүд нэг зүйл дээр тусав. Викир оллоо гэж хэлээд хар өнгийн чихрийг дартаа ав. Хар чихэр биеийн эсэргүүцлийн үзүүлэлтийг нэгээр нэмэгдүүлдэг байлаа. Викир нийт 6 үзүүлэлтийн 3 хавар үзүүлэлтийн 1 гэж бодоод чихрийг хазан идэв. Тэр даруй үл мэдэгдэх үзүүлэлт болох биеийн эсэргүүцэл нэгдлээ. Биеийн эсэргүүцлийн цохилт авах үеийн гэмтлийг бууруулна гэсэн мэдээллүүд гарав. Викирийн дэлгэцэн дээр шинээр тамийн нохоон устгавч цол нэмэгдэж биеийн эсэргүүцэл нэг болсон байлаа. Викир бодит ертөнцид үсгэх боломжгүй төрөлхийн чадвар. Үүнийг олж авсан минь үнэхээр азтай хэрэг. Одоо нэгдээгүү хоёрхан үзүүлэлт үлдлээ гэж бодов. Гринуй, Викир надад жаахан чихэр өгөөч. Би чамд тамийн нохоонууд дээр их тусалсан шүү дээ гэж гуйхад Багуст танд чихрийн дэлгүү хэрэгтэй юу гэж асуув. Викир Гринуй хоёр юу гинэ гэж эргэж харав. Багуст дэргэс гаргана. Даагны чихрийн дэлгүүр ашиглагдаагүй чихрийг худалдан авч зардаг. 300 ширхэг ямар ч өнгийн чихрээр алтан хачин чихэр солиужуулна. Алтбүр чихрэн төвшингч нь нэгээр нэмэгдүүлнэ гэж танилцуулав. Багуст төвшин нэмэгдэнэ гэдэг үзүүлэлтүүд чинь өөрөө үснэ гэсэн үг. Айхалтай, ашигтай биш гэж үү гэж хэлв. Викир тэгэхээр чихэр ихтэй байвал ингэж ашиглуулахыг хүсдэг байх нь. Төвшин өсвөл үзүүлэлтүүд минь өснө. Цамхагт орохоос өмнөх хүчээ эргүүлж авахыг хүсвэл энэ зөв болох юм. Гэхдээ баатруудын дурсамж номд бичснээр сул нэгэн агуу амжилт гаргахад хүчтэй нэгэн гаргаснаас илүү үнцэнтэй шагнал өгдөг. Би одоо төвшин 1 мөхлийн модны системээр бол үзүүлэлт минь өндөр байлаач төвшин доогуур бол намайг сул гэж үзнэ. Төвшингээ өсгөлгүй эдгээр хэцүү даалгавруудыг давбал надад илүү сайн шагналах болно. Тиймээс төвшингээ өсгөх нь одоохондоо хориотой хിവэрэ гэж бодов. Викир Багуст руу хараад дараа нь хий гэж хэлв. Багуст ойлголоо гэж хэлв. Удалгүй даалгавар дууслаа. Амьд үлдгэсдийн тоо 69. Газар доор 2 дугаар давхрын мөх амьд үлдгэсэд 1 дор цугларна гэсэн мэдэгдэл гарав. Асар том ягаан орон зайд нүх. Викир Гринуй хоёрыг залгинав. Та нар танил газар буюу газар доор 2 дугаар давхраас гарч байна. Та нар танил газар 2 буюу газар доор 3 дугаар давхарт орж байна гэсэн бичээсүүд гарч байлаа. Төгсгөлд нь Викирийн тамийн нохоон ус тошч цолны тайлбар гарахад нохой төрлийн мангасуудад ноцтой гэмтэл учруулна. Өдөөлт, будрал, харлахын болгох, цус албарт, түлэгдэрт, хордлого зэрэг сөрөг нөлөөний үргэлжлэх хугацааг бага зэрэг уртасгана гэж бичээтэй байснаар энэ хэсэг дуусдаг. Мөхлийн модны газар доорх 3 дугаар давхар болох танил газар 2-т эвдэрч нурсан эртний хот харагдаж байлаа. Шархадсан сурвчид балус дундуур цувран навтгаж яв. Энэ үед ягаан үст охин бүдрэн унахад хажууд нь явсан шаргад үст охин "Хөөе, чи зүгээр үү?" гэж асуув. Ягаан үст охин "Би ядарчлаа, хүл өвдөөд өлсөд байна, бас даарад байна" гэж хэлв. Шаргад үст охин "Жаахан төвчээрээ, удахгүй амар хазар олдно. Гэхдээ саяны мангасуудаас болж амь насанд минь аюул учраагүй нь азтай хэрэг байлаа. Яагаад ч юм тамийн нохоонууд бидэн рүү дайрах гэж байснаа гинт өөр тийш явчихсан болохоор бид амьд үлдсэн.
Энд бидэнд өөх даалгавраа хэлээгүй байгаа болохоор мангас байхгүй байх. Үнэхээр тайван юм гэж хэлж байтал тэд урдаа зогтосчихсон нэг сурагчтай мөргөлдөв. Шаргал устгах нь яагаад замын бол зогсчихов вэ? Сатаарах гэж байгаа бод хажуу тишээ зайл гэж хэлэхэд тэр сурагч тэр юу вэ гэж чичрэн заав. Тэдний өмнө шүдтэй ам болон үндэс мэт шүрмстэй хатаж хорчисэн аврах том цэцэг байлаа. Сурагчид үхээд хатчихсан цэцэг үү? Цэцэг гэхээсээ илүү үхсэн мангас шиг харагдаж байна. Гар хүрэхгүй байсан дээр байх. Гэхдээ энэ цэцэг хачирхалтай нь бүлээхэн байна. Нээр нү би даарад байсан юм, аятайх юм а гэж яригдсан цэцгийг налан хэвтцгээв. Сурагчид энэ энергийн уутуу зөөлөн дулаахан дэр болгоход гайхалтай юм. Энд амарцгаая. Саяхан үгсэн болгохтой хажууд нь байвал даарахгүй гэж хөөрөлдөж байлаа. Гэтэл Викер бүгдээрээ түүнээс хол байцгаа гэж хэлв. Энэ бол ойртож болохгүй аюултай мангас. Бид эндээс айд болох хол явах хэрэгтэй. Гэвч саарл үст сурагч хэлбэр дүрсэн сонинж айд хэдийн өгчихсэн юм. Яаж аюултай байх юм бэ гэж илэрлэв. Тэгтлээ айд юм бол ганцаараа яв. Хүмүүсийг бүүт үгшээ. Тэгэж их айдастай яаж амьдрт юм бэ? Үгүй ээ. Чи тэр айдсынхаа ачаар амьд үлдсэн байх. Инээдтэй юм ярих гэж байгаа бол зайл. Викер дуугүй л байв. Гринуй. Викер гэж төвшүүртэй харав. Энэ үед хаанаас ч юм хөөй Гринуй гэсэн дуу гарав. Гринуй энэ хоовэ гэж зочив. Түүнийг өгөө шуулган ашигласан сурагчид бүлэнрэд ирсэн байлаа. Сурагч хөөй чи амьд үлдсэн юм уу гэж хэлэхэд Гринуй энэ новшнууд гэж дотроо харав. Сурагч чи нэлээд шазруу юм а. Би чамайг дутуу үнэлжээ. Одоо бовтол цухалдаад байгаа чинь харамсалтай юм. Гэхдээ бидний хийсэн зүйл чамайг амьд үлдээсэн ч байж магадгүй шүү дээ гэж хэлв. Гринуй чи одоо утга учиртай юм ярьж байна гэж бодож байна уу? Та нараас болоод би ямар там тууснаа мэдэж байгаа юу гэж хаширхад. Сурагч чи одоо болтол ойлгохгүй л байна гэж хэлээд Гринуйг шидэн газар унгат. Сурагчид хөөй дүү минь бодит ертөнцид чи биднээс нийгмийн байдал, эд хөрөнгө, мангаараа дээгүр байсан байх. Гэхдээ энд бол хүчтэй нь зөв. Чи хохировч дүр исгээд байгаа ч биднийг ашигтай гэж бодсон болохоор л хаалгаа нээж өгсөн шүү дээ. Тэнд хөвтөөд толгоогоо хөрөг. Дахиж бидэнд бүү харагд гэж хэлээд нөхөдтэй боо явцгаав. Үлдсэн сурагчид тэр хөвтөж байгаа нь Гринуй мөн үү? Гадаа байхдаа над руу хараад ч арддаггүй байсан юм. Гэтэл энд бол ямар ч ирэх мэдлгүй болж зохих шийтгэлээд авч байгаа юм гэж шивнэлдэж байв. Гринуй ганцаараа давлан архаж явахдаа хараад ид. Эндээс гарч чадвал та нар шиг доод гаралтай новшнуудыг эзэнт гүрнээс бүгдийг нь ууцгана гэж бовтно. Гэвч удалгүй тэдний хэлсэн үг бүхэлдээ буруу биш байсан юм гэж бодон зогсов. Яг энэ үед хаанаас ч юм амттай үнэр ханхлав. Гринуй шүлсээ гоожулав. Юу вэ? Энэ ямар амттай үнэр вэ гэж хэлээд үнрийг мушхин яв. Тэрээр нусан байшин руу уухайлан орж хөөй их л амттай үнэртэж байна. Надтай хуваалц гэж хэлтэл гал дээр харах шаард суусан Викертэй толгоров. Викер надтай юу гэж хэлв. Гринуй цадтлаа идээд бохрын харах ийм амттай байна гэж төсөөлөв. Тийм гэхэд чи энэ бүх юма яаж авчирсан юм бэ? Чамд шидэт халаас ч юм уу байгаа юм уу гэж асуув. Энэ үед Викерийн алхун дээр жижиг оромзай нүх нээгдэж юм авч байв. Гринуй Викер гэж дуутахад Викер юу яриад байгаа юм бэ гэж хэлв. Гринуй тэр чухам хий юм бол гэж дотроо бодов. Өнөөдөр болсон явдлыг бодоход л тэр 105-ын нохойг хэдчихсэн. Бас А+ зэрэглэлийн мангас сербрүүстэй нүүр тулан тулалдаж арчихсан. Нууц далд байдлаа игчлээч гэж гуйхыг хүсэж байна. Гэхдээ тэгэж болохгүй юм шиг санагдаад байна. Гринуй хөөй Викер чи яагаад надад сайн хандаад байгаа юм бэ? Би чамайг байнга дээрэлхэж игэл ард гэж дууддаг байсан шүү дээ гэж асуухад Викер чи надад хэрэгтэй болохоор эз гэж хэлв. Гринуй тиймэд байх гэж бодсон гэж бодтол Викер чи надад хэрэгтэй мөчөрнө. Чамайг өөрийнхөө боддогоос илүү сайн хүн гэж би итгэдэг юм гэж хэлв. Гринуй цочирдон хараад нош гэж хэлээд нүдээ нохов. Утаа нүд рүү орчихлоо. Утааг өөр тийш нь сатихлуулаач игэл ардаа. Гринуй сэтгэл хөдлснөө мэдэгдэж болохгүй гэж дотроо бодов. Гринуй за тэр яах вэ? Өөр сэдвдэ. Чи яагаад бусдад тэр цэцгийг аюултай гэж хэлсэн юм бэ?
Үхээд хатчихсан харагдаж байсан шүү дээ гэж асуухад Викир "За чи удахгүй мэднэ" гэж хэлв. Үзэлдэл шилжихэд нэгэн сурагч аврах том үндэснүүдийн дундуур түлээ түүж явлаа. Гинт үзүүртэй зүйлд гараа зүсүүлж нэг тусалт цус авраг үндэстээр тусав. Тэр даруй үндэс чичирхийлэн цус туссан хэсэг нь улаанаар гэрэлтэж эхлэв. Гэтэл хаанаас ч юм аимшигтай хашгиран цуурайтахад Викир Гринуй хоёр цочин эргэж харав. Викир эцэст нь сэрчглээ гэж хэлснээр энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Pathfinder энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.